Харин нэгэн. Би хаан төрснөө хэн байснаа мэдэхгүй. Миний анхны дурсамж бол чийг даасан харанхуй шилтгэн. Зузаан чулуун ухаантай цонх нь маш өндөрт байрласан нэгэн газар. Тэнд нарны гэрэл бараг орж ирдэггүй. Ном хуучин бичээс надад нөхөр болдог. Би амьд хүнтэй хизээж уулзаж байгаагүй. Би ганцаараа өссөн. Хаяа нэг дуу хоолой сонсогддогч би хэнийг ч хардаггүй. Гэхдээ тэр дуу хоолой надад хоол үлдээдэг байв. Ойл гэж огт байгаагүй. Би өөрийгөө ямар хөө харагддгийг хизээч мэдэж байгаагүй. Цаг хугацаа өнгөрөх тусам дотор миний хүсэл улам хүчтэй болов. Гадагш гарах, нарыг харах, бусадтай уулзах. Нэгэн шөнө би шилтгэний доторх мушгаа шат боллоо. Тэр шат дээш чиглэсэн, олон зуун жилийн тоосон дарагдсан. Хинч ашиглаагүй мэт. Би шат өгсөж эхэллээ. Дээр нь нэгэн хаалга байв. Би түүнийг түлхэхэд гэрэл. Анх удаа би сарны гэрлийг харсан. Анх удаа мод, өвс, тэнгэр харсан. Би баярлан ойроогүй жорлоо. Удалгүй би хүмүүсийн гэрэл, хөгжим, инээд сонсов. Тэд нэгэн хашид цугларч баяр хийж байв. Миний зүрх тогтоллоо. Эцэст нь би бусадтай уулзна. Би тэдэн рүү алхав. Тэгэхэд тэд намайг харангуйтаа ойрлж, айж, зогтож эхэллээ. Зарим нь ухаан алдаж, зарим нь намайг хараад газар унав. Би гайхаж тэдний дундуур гүйж нэгэн том толийг олж харлаа. Тол руу харах мөчөд би үннийг олж харсан. Тэнд царайны ялзарсан, арьсан саарал, нүд нь хонхойж ам нь морьсон. Хүний дүртэй боловч хүний бус амтан над руу ширтэж байв. Тэр бол би байсан. Тэр мөчөд бүх зүйл ойлгомжтой болов. Би яагаад ганцаараа байсан бэ? Би яагаад хизээж тол хараагүй вэ? Би яагаас хүмүүсээс зугтаж байв? Би энэ ертөнцийн хүн биш байжээ. Би айж ухран, ойройгойж дахин шилтгэн рүүгээ буцав. Гэвч хаалга хаалттай байлаа. Одоо би шөнөөр л явдаг, хүмүүсээс нуугддаг. Сарны гэрэлд ганцаараа алхдаг. Учир нь би нэг зүйлийг мэднэ. Би харин нэгэн. Энэ ертөнц надад зориулагдаагүй.